Манай хоёр улсын хооронд дадлагжигчийн хөтөлбөр хэрэгжээд 23 жил болж байгаа. 23 жил гэдэг бол бага хугацаа биш. Гэтэл өнгөрсөн хугацаанд жил бүр илгээж байгаа дадлагжигчийн тоо төдийлөн нэмэгдээгүй байгаа нь анхаарал татгаар байна. Таны харж байгаа энэ дүр зураг бол ямар нэгэн оёдлын үйлдвэр ч юм уу, эрдэм шинжилгээний лаборатори биш, автомашины эд ангийг токрийн машинаар зорж хийдэг үйлдвэрийн цех. Энд 16 монгол дадлагжигч ажилладаг. Доогоор үйлдвэрлэл нь явагддаг байгаа. Тэгээд бид нар болохоор доороос бүтээгдэхүүний угаагаа цэвэрлсэн цэвэрхэн бүтээгдэхүүн гаргаж ирээд одоо нэг ойртуулдаг дуурайгаар хардаг гэх юм уу да. Тийм шалгадаг гэсэн үг. Одоо том юу энэ дээр үүсч үгүй юу гэдэг одоо зохиогдсон байна уу яасан бэ гэх тэр болгоны шалгадаг. Уг нь аль энэ айгүй хэцүү сурч мэдэж авч байгаа гэж бодож байгаа. Тэгээд очиод очлох ажлын байр нь хэрвээ байх юм бол энэчнээс маш их зүйл сурч авч байгаа л та. За Монголын мэдээ сувгийн сурвалжлах хэсэг Сайтомо мужид ирээд байгаа. За Небори гэж төмөрлөгийн үйлдвэр юм байна. Гэхдээ ерөнхийдөө бол автомашины суудлын эд анги үйлдвэрлэдэг ийм үйлдвэр дээр ирсэн. Манай юм 6 сайхан залуу энд ажиллаж байгаа юм байна. Намайг Оюн Бүтэн Батэрдэн гэдэг. Энд чинь ингээд бас хүн болгон бас нэг тодорхой бас зорилготой ирсэн байдаг. Тэгээд бас тэрэндээ хүрээд бас тэгээд хичээж ажиллаж байгаа. Би өөрөө төмөрлөгийн чиглэлийн мэргэжилтэй хүн л дээ. Тэгээд одоо хийж байгаа ажил маань миний мэргэжилтэй бас нэг зарим талаараа уялддаг холбоотой. Хэрвээ боломж олдсоо байгаад чадах юм бол би яг энэ одоо хийж байгаа ажлаа Монголд хийгсэн бодолтой байдаг. За 2020 он гэх жолоочгүй таксигаар үйлчилнэ гэсэн мэдээллээр энэ 7 хоногт л гэхэд дэлхийг гайхуулад байгаа өндөр технологитой Япон улс 2020 онд Олимпийн наадам зохион байгуулах гэж байгаа. Токио хотно болох Олимпийн наадмын барилга байгууламжийн ажилд Монголоос барилгачид авах хүсэлтэй байгаагаа Японы засгийн газар манай талд илэрхийлээд байгаамаа. Дэлхийд нэртэй Toyota, Honda зэрэг автомашины томоохон үйлдвэрүүдийн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Токиогоос 2 цаг хэртээ явж байж хүрдэг Сайтомо муж дахь Шибасаки, за дараагийн очсон Небори компани үйлдвэрч одоо ажиллаж байгаа залуусынхаа оронд дахиад Монгол хүн авна гэсэн бодолтой байгаагаа хэлж байсан. За хамгийн гол шаардлага юу вэ гэвэл Монгол улс бол аж үйлдвэржилтийн одоо шатанда явж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн өндөр ур чадвартай, за ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад мэрэгжлийн ур чадвараа дээшлүүлсэн, бэлтгэгдсэн ийм одоо ажилчид их хэмжээгээр хэрэгтэй байгаа. За энэ уул уурхайн бүтээгдэхүүнүүд дан ганц одоо экспортлоод улс их орны эдийн засаг мөн одоо эдийн засгийн аюулгүй байдал хангагдахгүй байна. За үүнийгээ боловсруулах машин техник, технологийн одоо шаардлага зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр Монгол залуучуудаа бид Япон улсад мэрэгжлийн ур чадвар дээшлүүлэх, олон төрлийн сургалтанд суулгах ийм шаардлага байгаа. За үүнийг Япон улсын одоо зохиох байгууллагууд хоорондоо хамтын ажиллагааны санам жишгтэй гарын үсэг зурсан цаашид Монгол улсад одоо мэрэгжлийн ур чадвараар бэлтгэгдсэн залуучуудыг Япон улсад ур чадварыг дээшлүүлэх энэ гарц одоо үе таалга бүрэн нээгдэж одоо бололцоо нэмэгдэж байгаа гэж хэлмээр байна.